Японд анх ирэхдээ юу авчирвал зүгээр үү? Юу авчирвал зүгээр үү гэж их асуусан. Гадаадын мортой гэж та нар мэдгүй нэрээ. Гэрээ санаал. Юм бэ? Саус нэмээ. Чиний араас нөхөн байж чиний чамайг бүр гуйн байж чамайг хайрладаг одоо. Сууж хоол идэх юм байна. Гэтэ сая гэсэн сая дэлгэрээс би хин юм бол хаад ирсэн юм л та. Зүгээр удаа хашаахаас цаг бас бодсон юм байна гэж хэлдэг. Бэтгүүл яаж хийдний юм ч. Би бүр ингэж Японд ирснээс менюц нэ. Я сая би том меню завлсан заадаг. Японд ирснээс дуртай болсон зүйлс айгүйх байгаа. Юу вэ? За. Би карагийн ер нь мэдэх учраас энэ chicken katsuг идэж үзье. Юм бэ? Саус нэмээ. Би халаагаагүй. Халаач таван байгаа учраас. Энэ тэнийг жоохон хянал амт байна. Завгүй байгаа тулдаа дэжгүй шүү. Завтай байсан бол гэрээ санаал. Гашим гадаа. Гадаадын мортой гэж та нар мэдгүй нэр. Тэнд помэл. Бодол гомь юм уу? Рамен юм уу? Том шүү вэ? Тэгээд хүмүүс нэрээ Японд анх ирэхдээ юу авчирвал зүгээр үү? Юу авчирвал зүгээр үү гэж асуусан. Ер нь бол илүү дотоо хувцас шиг хэрэггүй юм байхгүй заяа. Тэр 23 кг нэг тэсний чинь намд чинь цагаад болохоор амар бага юм ордог байхгүй. Би ушаал хэрэггүй бараг би чинь бараг 200-300 мянган төгрөг нэмжиж дэвтэр намын дээр авчирч исэн. Тэр зүгээр хэрэггүй амар хэрэггүй юмнууд л зүгээр бүгдийг хаяалаа хэрэггүй илүү дутуу цуцаан хувцас. Хуучин мэд хэрэглэл хэрэггүй ном. Би авчирснаас уншаагүй номнууд задлааснаа байдаг.
Би бол нэг алт сонроо ерөөсөө нэг тийм эмгтэй юм ихтэй барихгүй. Ингээл завил мэдлээ суулаад яавал тухтай юм тэрүүгээр суул. Ингээд нөхдөд чинь дээгүүр ингээл цан сонцтой ингээл ер нь японочууд чинь тээж мэдээ яг хүзүү хэсгийг ингээд ер нь л нэлийн тэгж яг нэгэнтэй нуудаг гэх юм уу санаа зовд ичдэг. Би бол тэгэл одоо гэртээ яваа чи би тухтайл амир штэ. Тэгэхээр би гэртээ өмсдөг хуцаа өмсөл тухтайл амир. Би бол нэг квартал модоор хүн юм тэнцээ тааруулах юм л мэдлээ. Тэгээ гэж бодсон чи японочууд нь бүр яг илт ингээл өөр тийшээ хараад ингээл явдаг. Харин гадаад Вьетнам хөгжлөөр өөдөөс инээлтэл инээгээл тэгэл явж байгаа юм чи. Ингээд японочдын яг тийм зан чанар нь гэмээр санагдаж байгаа. Би бичгээр Японд ирэхдээ юу явчих вэ гэдэг ярьжсэн шүү дээ. Бичгээр юм та бүгдийг насны авчираа. Хамгийн чухал ганц юм чинь заяа. Олон улсын карт, олон улсын данс биднэр мөнгө авчих байсан ч болсон заяа. Би анх ингээд яг яахаа мэдгүй надад ингээд яг Япон мөнгө ямар байдаг энд ирээд мөнгөө яаж ашигладаг яаж ингээд асуугаад хэлээд зөвлөх хүн байхгүй учраас бэлэн мөнгө авчирч ийсэн. Ингээд баахан бичлэг үзээл бас. Хүмүүсийн бичлэг нэтэрийг асуугаад ерөөсөө олон улсын карт данстай бол дансандаа мөнгө өгөөд аваад ирэхэд чинь ер нь аюулгүй. Бэлнэр явал ер нь бас алдаж малтах аюултай шүү дээ. Зүгээр энтийн тавиа мартчих ч юм уу хаана нэстээ санахгүй байх ч юм уу яаж цаадлахаар. Тэгэхээр дансандаа мөнгө өгөөд аваад ирэх юм бол комбини угаасаа хаасаагүй Японд комбини яваа заяа. Тэгээ комбинигаас мөнгө шууд гаргаад авах боломжтой. Тэгээд юу гэдэг вэ? Бичгээр юмтай бит юм атаарай. Тэгээ ойр зүрийн хавцас өөрийн хэрэгтэй тэрхэл тэгээд үнэхээр надад бол зургнууд амар үнцэнтэй байдаг. Гэрийн хамны маань зураг, найзуудын маань зураг. Тэгээд эднэрээс өгжсэн захиа мөхөө зарим хүмүүс амар хэрэггүй санагдаж магадгүй ч гэсэн надад ингээд амар хэрэг болж амар хань болж исэн нэг ингээд ганцаардаас тэгэхээр юмжмнаад жоохон темпо санагдахгүй тэд нэрийг үзээд тэгээд ээж аавынхаа зургийг хаан ман дээрээ наач хамар зүгээр хаантайгаа юм шиг гоё санагдаад байдаг. Тэгээд олон улсын дансгүй бол тэгээд хүн царайлах гэж юу нэгцүү шүү дээ. Хүмүүс тэгээд ингээд Монгол данс байна уу? Монгол дансаас ч мөнгө авъя нэ тэрэг гэл гуйдаг. Өөр хүмүүсээс гуйгаад байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө тийм чухал зүйлсүүдээ ер нь мөнгө дүүргэн асуудлыг өөрөө л хариуцаад явуул зүгээр гэж боддог. Карагэ би уусаа энэ якиник байдаг байхгүй юу? Шарсан махны газар дэлгүүр гэх хоолны газар тэнд ичдэг баггүй би. Тэгтээ одоо ирсээс болох ч байгаа дөө. Сабагийн төлөвтэй зэлж байгаа болохоор тэрийг болов гэж бодоод. Тэгээд тэдний маань ингээ хийдэг карагэ дэлгүүрт ингээ зардаг. Ингээд хөдөөний газрын карагэнүүд нээр гоё яг ингээ махаараа хүчин нэгэн. Комбини мэн юу цаашаа. Тэмхэн хөдөөний янз бүрийн жижиг шажиг хоолны газрууд нь амт нь хээр байдаг. Тэгээд арчрах бичиг баримт гэх юм бол миний л туршлагаас гэх юм бол хэрэггүй хувцсандаа хаяараа Японд хадуун шүү гэснээс яг хаана очих гэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад арчрах хувцас чинь өмсөх хувцас чинь ер нь өөрчлөгдөн. Тэгээд
Тэмээний ноосоос ер нь хэдийг хаваад ирэх зүгээр. Японы нэг өвөл болохоор их хүдэн болчдаг. Дандаа тэгээд Монгол шиг парк гэж байхгүй юм чаа. Үлээдэг юм ажиллаулдаг байхгүй. Тэр хаалунаар үлээн 100 хүднэр үлээн. Тийм болохоор хөлнөөс би л Японд ирснээс хойш цус баглагтай. Тэгээд дээрэс нь өвөл амар даардаг. Ер нь л тэгэл намар Монгол хүн байж тэгэл амар амархан даачдаг. Бас нөгөө тийм Монгол тавч мавч байдаг штэ. Тэмээ ноос. Тэд нэр ихт үнээр амьд болдог дулаахан. Тэг мах иддэг бол өөрөө тэгээд тийм борч марцаа ер нь өөрөө л аваад ирсэн дээр зарим газрууд тэгтээ заримдаа үлээр асуудалгүй зүгээр бакетлаад нэг хүмүүс чинь янзлуулаад байдаг болсон мэл л штэ. Захуудаар ингээд шууд бакетлуулаад өөр шошго наалгаж малгаж тэгээд гараад ирдэг. Юурээс амар миний хувьд бол асуудалгүй тэгээд гараад ирчдэг. Хараад маяг авчирч ирсэн. Гэхдээ би ингээд мах цаханд амар тийм хоббигөө. Японд ирэхийн өмнө Монголд байхдаа 2 сар мах идэхгүй тийм цагаан олж молж байсан учраас махан дээр ямар ч асуудал байхгүй. Үнэхээр ингээд махсаад идэг монголчууд бас асар их байдаг. Тийм бол борцоо заавал авчраарай. Тэгэхгүй л дасгаж ер нь 2-3 сар нэлээд л удаа Японы хоолнд дасгаж би бас дасгаж амар удсан. Япончууд нь ч гэсэн дасгаж болсон. Умээ ангууд нөгөө будаан дээр тавьчвал будааг өмхөөрүүлэхгүй хадгалалтын авчдаг гинэ. Нэг тийм гасуу зэмсэл супай нэг тийм юм энэ эсгэлэн гэх юм эсгэлэн амттай. Би анх нэг идэж чаддгүй байсан шүү дээ. Ингээл удаа бентон дээр байвал. Одоо бүр зарим зүйлсийг идэж бүр идээд болчихсон юм уу? Тэг ингэж камера ярьж харж идэх чинь гоё ч юм уу? Хүнтэй хамт цайгаа ууж жагаад ирээд идэж байгаа юм шиг. Тэмээ. Тэгээд Японд ирэх байгаа бол яг хаана ирэх байгаа гэдгээ маш сайн судлаад тухайн газрынхаа цагаагаар нөхцөл байдлыг тэнд чинь ямар монголчууд амьдарч байгаа үнэ зэрэг за тэгээд Япон зармаар дээгүүр хайгаад үзэх юм бол эсрэг хүмүүсийн бичсэн зөвлөгөөнүүд гой зүйлс их байдаг шүү. Миний хувьд төлөвлөн илүү төтөн битээ авчих. Японд бүх юм байгаа. Яг үнэхээр өхрийн мах худал байгаа. Ханьны мах, яманы мах хауссан газраас шудангаар хөргүүлээд авчруулах боломжтой. Гэхдээ жоохон өнцөс болохоос шүү. Дараа нэг хоол ид ингээд цагаан ажилд орох тухай ярья. Шой маяг. Нэг биш коммен. Баг чадчихлаа шүү дээ. Гэтэ карагийн нэрээ менюс төрөлтэй. Хоол мэлээд чи бүгд нөр зэрэглээ л юм гээд бол гайхаж байхдаа энэ Монгол ах нүүж ирчихэд энэ ганцаараа хоолуудыг яриад юм. Меню зуусаа сайфалдаа. Ахирын би чинь бүр ингээл гурлт мөрлөө чинь
зураал хилдээл хайраал хэрчээл тавиал хадгалаад тэгээд дараа нь цөв мөн хийж идээл мангар их хоол хийж иддэг ажилсаг бүс охин байлаа шүү дээ. Охин байсан шүү. Тэгээд одоо хоолыг салахгүй болж байна. Амжихгүй угаасаа. Ингэж тухтай суух өдөр их ховор юм уу? Тэгээд ажил хийхгүй бол байрны мөнгө асар их мөнгө бодож байгаа юу түүний хувьд. Сургалтын төлбөр, утасны төлбөр. Ганц 50 хоолны хойд чадахгүй бахан мөнгө төр бодож. Яа. Би өөрөөсөө хийм бэлтгэлээр анхаарсан юм шиг. Юу ч ярьж байгаа юм. Японд ирэх хүмүүс нь тэгээд хамгийн гоё нь хайртай хүмүүстэйгээ, аав ээжтэйгээ, найзуудтайгаа гоё цагийг өнгөрөөгөөд, гоё тусламжуудыг бүтээгээд, тэднэртэй гоё үеийг зөндөө хэлээд тэднэртэйгээ хамт цагийг гоё өнгөрүүлж байгаа дээрээ үний нутагт ирээд тэгээд тийм сайхан мэдрэмжийг өгөх хүмүүс ховор байдаг шүү. Сайхан гоё хүмүүс зөндөө л дөө. Гэхдээ ард гэрээ чинь аав ээж чинь ах дүүгээ чинь нөхөх хүнийгч байхгүй. Ээж аав шиг чинь санаа тавиад таламжлаад өгөх хүнийгч байхгүй. Тэгэхээр эрүүл мэнд бас нэгт. Орой жахад баахмах идчихин да. Тэгтээ хаяа. Энэчийн терияки тариг хийгээд үзье. Оо, түлхээ. Тэгтээ энэ тариг зохгүй маа. Энэ зүгээр чикен дээр л дахиан дээр л төрөх юм. Тэгэхээр тэр хайртай хүмүүстэй өнгөрүүлэх цаг хугацаа чинь хамгийн чухал шүү. Хамгийн нэгт наав ээж төр сайхагч дүү шүү. Тэр хүмүүс чинь чамаас үзээ чамаас ямар нэг юм гуйдаж ямар нэг юм нэхэж чамааг ялдаггүй. Чамааг гуйж чиний араас нэхэн байж чамааг бүр гуйн байж чамааг хайрладаг гэдэг. Тийм гоё хүмүүстэйгээ хамт байгаа дээрээ цагийг гоё өнгөрөөгөөд гоё тусламжтай болоод ирэх гоё шүү. Энд бас одоо ирээд би бодд. Аав ээжтэйгээ хамт гоё аялах байсан. Гоё хоолнд орох байсан. Аав ээжтэй гоё өөрхөн гарын хоолыг хийж өгсөн. Тэгээ бодвол та яонд хийж өгнө үү? Эмээ босгүй юм шиг. Гэхдээ аав энэ бас хэсэг хугацаанд төвч зүйл учраас. Монгол нь цадцсан л та. Гэтэ ингээд тавган дээр юмаа үлдээх мэргүй санагдаад. Та нараас тэгдэг үстэй. Энд ихтэй майонез нэг тахгүй байна.
Дэжүүч юм уу? Мэдгүй. За миний өнөөдөр нэг юмрхүү. Одоо ороод хичээлээ дэдээ яваад тэгээд дараагийн миний бичлэгүүдийг үзхийг хүсч байвал лайка дараарай. Энэ доор байгаа улаан subscribe гэсэн улаан бутоныг дараарай. Яагаад тэгэхээр энийг дарснаар дараагийн миний бичлэгүүд та нарт шууд харагдахаар YouTube дээр чинь гарч ирэх учраас тэрийг дарж намайг дэмжээрэй. Дараа уулзтлаа. Баяртай.